Авсан баг. Дэлхий, та их дэлхийнхээ талаар хэр сайн мэдэх вэ? Бидний бүтгэн цэнхэр цэг, 550, 190 гаруй улс, хамгийн өндөр цэг болох Эверест, хамгийн нам доор цэг болох Марианы хонхор. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоос мэдчилж байна. Ингээд бичлэгтээ орцгоё. Дэлхийг ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг бөгөөд энэ нарны аймаг үүссэн хугацаатай бараг л цацуу юм. Тэгэхээр нар болон дэлхий бараг л цацуу настай гэсэн үг. Онлын дагуу дэлхий болон бусад гаригууд нарны мандцар буюу хий тоосон цэрэг үүлнээс бий болсон гэж үздэг. 4.6 тэрбум жилийн өмнө нэгэн супернова дэлбэрч мандцар үйл болж тогтсон байна. Тэгэхээр супернова гэдгийг маш энгийнээр тайлбарлавал маш томоод амьдралынхаа сүүлийн шат нь маш хүчтэй дэлбэрэх үзэгдлийг хэлдэг. Энэ үед од асар их энерги ялгаруулж, хурц гэрэлтээс сансарт их хэмжээний материал цацагддаг байна. Үхэж буй одл гэсэн үг. Энэ мандцрын үүлнээс манай нар эхлээд бий болж, дараа нь татгушны нөлөөгөөр тоос, хийм бөмбөс нийлэн гариг үүсэх дискийг бүрдүүлсэн байна. Таталцлын нөлөөгөөр жижиг биетүүд нэгдэж томорсоор дэлхийн хамгийн анхны загвар буюу прото гариг бий болсон. Дэлхийн анх маш халуун, тэр чигтээ хайлмаг байдалтай байв. Дэлхийн гадар одоохоос огт өөр буюу бүрэн хайлмаг байдалтай халуун магмын далаагаар бүрхэгдсэн байсан бөгөөд анхны агаар мандалд нь ус төрөгч, гэл, нүрс төрөгчийн давхар эсэл, ус төрөгчийн сульфид, усны уур гэх мэт хийнүүдээс бүрдэж байсан. Ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө Тея хэмээх Марсын хэмжээтэй гариг дэлхийдээ мөргөлдсөн гэж үздэг байна. Энэ мөргөлдөөний үр дүн дэлхийн их хэмжээний хэсэг нь сансар цацагдаж, эдгээр хилтерхийнүүд нийлж бидний өнөөдрийн мэдэх сарыг үүсгэсэн. Тэгэхээр сар бол дэлхийгээс үүссэн байна. Дэлхийн айжмар хөрч эхний хатуу газрын давхарга болох лотосфер үүсв. Галтуулын дэлбэрэлтээс үүссэн усны уур агаар мандалд хуримтлагдаж, айжмар бороо болон бууж анхны далай бий болсон. Зарим судалгаагаар цансраас ирсэн солиор сүүлт оддын мөстэй биетүүд дэлхийд ус авчирсан байх магадaltaй гэж үздэг. Тиймээс бидний өдөр тутамдаа ууж хэрэглэдэг ус нь дэлхийгээс хөгшин гэсэн үг. Эхний амьдрал 3.8-аас 3.5 тэрбум жилийн өмнө прокариот буюу энгийн нэг эст амьд биетүүд усанд бий болов. Анхны амьдрал далай дотор үүссэн бөгөөд бактери төстэй организм байсан гэж үздэг. Эдгээр амьд биетүүд нүрс төрөгчийн давхар эслийг ашиглан фотосинтез явуулж, агаар мандалд хүчил төрөгч буюу O2-ыг ялгаруулж эхэлсэн байна. 2.5 тэрбум жилийн өмнө цианобактери буюу хөх ногоон замын фотосинтез хийж, агаар мандалд их хэмжээний хүчил төрөгч бий болов. Үүнийг агуу хүчил төрөгчийн гамшиг гэж нэрлэдэг. Учир нь хүчил төрөгчгүй орчинд амьдардаг организмд хортой байсан байна. 1.5 тэрбум жилийн өмнө эдэ симбиозын онолоор прокариотсууд бие биетэйгээ нийлж илүү том нарийн бүтцтэй эс болох зукариот үүссэн байна. Үүнээс олон эст амьдрал үүсэх суурь тавигдсан. Тембрийн тесрэлт 540 сая жилийн өмнө тохиож олон эст амьд биетнүүд олноороо үүсэж их дэлхийд анхны амьтад буюу зөөлөн биетэй хорхоо шавж гэх мэт далайн организмууд бий болов. 500-аас 300 сая жилийн өмнө ургамлууд хуурай газарт гарч ирэв. Анхны хуурай газрын ургамал ойролцоогоор 470 сая жилийн өмнө үүссэн бөгөөд үүний дараа шавж хоёр нутагтан амьтад газар дээр гарч ирсэн байна. 250-аас 66 сая жилийн өмнө хөгжлийн их үе шат гэдэг буюу динозаврууд үүсв. 150 сая жилийн өмнө юурийн галбын үед динозаврууд дэлхий дээр давмгаалж байв. 66 сая жилийн өмнө аврах солиор унснаар динозаврууд устж бүхтэн амьтад давмгаалж эхэлсэн. 4.7 сая жилийн өмнө хүний өвөг дээдс үүссэн байна. 200 мянган жилийн өмнө орчин үеийн хүн буюу Homo sapiens гарч ирсэн байна. Өнөөдрийг хүртэл дэлхийн насыг 100% гэж тооцвол хүн төрөлхтөн ердөө 99 бүхэл 1996 хувьд нь буюу дөнгөж саяхан л үүссэн гэсэн үг юм. Одоо хүн төрөлхтний үүслийн талаар мэдэж авцгаая. Орчин үеийн хүн болох Homo sapiens хэрхэн үүссэн? Хөгжсөн талаар шинжлэх ухааны олон баримт нотлохоон дээр үндэслэн онолуудыг дэвшүүлсэн байдаг. Хүний үүсэл нь олон сая жилийн өмнө хувьслын процессын үр дүн билээ. Мөн хувьсэл хизээч дуусаагүй бөгөөд бид одоодсон хувьсан хэвээр байгаа. Одоогийн хүн бол Homo sapiens болон шимпанзе сармагч нар ойролцоогоор 6-аас 7 сая жилийн өмнө нэг өвөг дээдсээс салсан гэж үздэг. Энэ өвөг дээдсийг Sahelanthropus tichadensis гэдэг нэг иймэрхүү нэг ядаргаатай нэртэй. Ийм нэртэй байсан бөгөөд Африкт амьдарч байсан. Тэдний биеийн бүтц нь хоёр хөл дээрээ тогтвортой явах боломжтой байсныг нотолдог. 3.2 сая жилийн өмнө амьдарч байсан. Lucy хэмээх алдартай олдвор нь хоёр хөл дээрээ явдаг байсныг баталсан байна. Homo habilis буюу ухаант хүн 2.4 сая жилийн өмнө амьдарч байсан анхны баг чирэгж эхэлсэн хүн төрөлхтөн. Homo erectus буюу босоо хүн 1.9 сая жилийн өмнө үүссэн бөгөөд Африкаас анх Аз, Европ руу гарч гал ашиглаж сурсан байна. Homo erectus гал асааж, хоол хүнс боловсруулан хэрэглэх чадвартай болсон нь амьдралын чанарт асар их өөрчлөлтийг авчирсан.
Орчин үеийн хүн бол Homo sapiens 300 мянгаас 200 мянган жилийн өмнө Африкт үүсч 50 мянган жилийн өмнө дэлхийд даяар тархаж эхэлсэн. За тэгвэл 60 мянган жилийн өмнө Африкаас гарч 50 мянган жилийн өмнө Аз Европт 15 мянган жилийн өмнө Америк тивд хүрсэн гэж үздэг. 10 мянган жилийн өмнө хүн анх газар тариалан эрхэлж, ан агнах, цуглуулах, амьдралаас суурин иргэншил рүү шилжиж эхэлсэн. Анхны хотууд, соёл иргэншлүүд муу адил бий болж эхэлсэн. Манай эртний өмнөх 3000 оны үед эртний соёл иргэншлүүд болох Месопотами, Египт, Интэг, Хятад бичиг үсэг зохиож төр улсыг байгуулж эхэлсэн. Харин сүүлийн 500 жилийн дотор шинжлэх ухааны технологийн хөгжил хурцтай явагдаж, хүн төрөлхтөн өнөөгийн өндөр хөгжилд хүрч чадсан байна. Тэгэхээр хүн төрөлхтөн 6-аас 7 сая жилийн өмнө сарамгчангаас салж 300 жилийн өмнө Homo sapiens үүссэн. 10 мянган жилийн өмнө суурин амьдрал эхэлж, орчин үеийн соёл иргэншлийг үүсгэсэн. Хүн төрөлхтний хөгжилд гал, багж хэрэгсэл, хэл яриа, бичиг үсэг, технологи хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэсэн. За тэгвэл дэлхий дээр нийт хэдэн хүн амьдарч байсан бэ? Энэ тоо үзүүлэлтийг эртнээс нь аваад үзье. Эрт үед буюу 300 мянгаас 10 мянган жилийн өмнө ойролцоогоор Homo sapiens-ууд 10 мянгаас 30 мянган хүн байсан. Үүний дараах аг агнуурын үед 200 мянгаас 300 мянга болсон. Мөсөлтгийн үед буюу 20 мянган жилийн өмнө 1-ээс 4 сая орчим болж нэмэгдсэн. Неолитийн хувьсгалын үед буюу 10 мянган жилийн өмнө газар тариалан үүсч, суурин амьдрал эхлүүлснээр хүн ам эрс өссөн. 10 мянган жилийн өмнө ойролцоогоор 5-аас 10 сая хүнтэй байсан. Эртний соёл иргэншлийн үе буюу манай эртний өмнөх 3 мянгаас 500 онд хот төр үүсч, хүн ам улам бүр нэмэгдсэн. Манай эртний өмнөх 1000 онд ойролцоогоор 50 сая хүн байсан. Манай эртний 1-р онд ойролцоогоор 200-аас 300 сая хүнтэй байсан. Дундад зууны үе буюу манай эртний 500-аас 1500 оны үед тахал, дайн, өлсгөлөн хүн амд асар ихээр нөлөөлж, манай эртний 1000 онд гэхэд 300 сая хүн, 1300 онд 400-аас 500 сая болж өссөн. Харин асар их тахлуудын дараа 30-аас 60% нь хоригдсон байна. Шинэ түүхийн үе буюу 1500-аас 1900 онд аж үйлдвэрлэлт нэмэгдэж, эмнэлэг, хүн ангаах технологи илүү хөгжснөөр 1800 онд 1 тэрбум, 1900 онд 1.6 тэрбум болж хөгжсөн байна. Харин орчин үе буюу 1900 оноос хойшоо өнөөдрийг хүртэл эмийн технологи, хүнсний үйлдвэрлэлт асар их хөгжснөөр 1950 он гэхэд 2.5 тэрбум, 2000 онд 6.1 тэрбум, 2025 онд гэхэд 8 тэрбум гаруй болж өссөн байна. Тэгэхээр дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсийг тооцвол нийт 117 тэрбум гаруй хүн амьдарч байсан гэж үзсэн байна. Ангаах ухааны хөгжил нь төрөлтийн өсөлт, баралтын бууралтанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Аж үйлдвэрлэл хотчлт, ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн амьдрах нөхцөл сайжирсан. Нүүбийн тооцоогоор хүн ам 2050 онд 9.7 тэрбум, 2100 онд 10.4 тэрбум орчим хүрэх магадaltaй гэж үздэг. Харин манай хамгийн эртний соёл иргэншил болох Шумер нь манай эртний өмнөх 3100 онд байгуулагдсан. Байршил Месопотами буюу одоогийн Ирак, хавцаа байсан байна. Хамгийн эртний хотууд нь Ур, Урук, Лагаш, Киш бөгөөд Куниформ гэх анхны бичиг үсэгтэй байв. Хаммурапи гэх нэртэй хуультай байсан бөгөөд хожуу Вавилоны үед хөгжсөн. Анунаки, Энки, Энлил гэх бурхтыг шүтдэг. Шумерүүд мөн улс төрийн байгуулалттай хот улсууд байгуулсан бөгөөд үүнд бичиг үсэг зохиосон. Дугуй буюу анхны тэргийг бүтээсэн. Анхны хуулийн системийг бий болгосон байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш тасралтгүй дайнтай байсан гэж хэлэхэд буруудахгүй. Тэгвэл түүхэнд ямар соёл иргэншил хамгийн том байсныг мэдэж авцгаая. За тэгэхээр 1-р байранд бол Британий эзэнт гүрэн орсон байна. 1583-аас 1997 оны хооронд байсан. Хамрах газар нутагт Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Аз, Австрали твийг оруулдаг байсан байна. 35.5 сая км2 талбайг эзэмшдэг байв. Хүн ам нь 458 сая байв. Тэр үедээ дэлхийн хүн амын бүхэл бүтэн 23% нь байсан байна. Харин манай Монголын эзэнт гүрэн Их Британий ард буюу дэлхийд хоёрт бичигддэг бөгөөд хамгийн оргил үедээ 1279 онд 33 сая км2 талбайг эзэмшдэг. Хамрах нутаг нь Аз, Европ, ойрхот орнод байв. Хүн ам 100 сая орчим байсан. Онцлог гэвээс дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн торгоны замыг хамгаалж худалдааг хөгжүүлсэн. Цэрэг дайны тагтаг харилцаа холбоонд том шинжилэл авчирсан. Өнөөгийн Хятад, Орос, ойрхот орнод, Европ соёлын томоохон нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэн үлдээсэн байна. Одоо дэлхийг бүр өөр нэг талаас нь хараад үзье. Дэлхий дээр байгаа бүх амьд биетүүдийг аймагт хуваадаг бөгөөд үүнд амтны аймаг, ургамлын аймаг, протистийн аймаг буюу нэг эсээс бүрдэх амтан ургамал, бактерийн аймаг буюу энгийн бүтцтэй цөмгүү нэг эс биетнүүд, одоо жинхэнэ бактериуд гэсэн үг. Археийн аймаг буюу хит халуун, хүчилдэг, давстай орчинд амьдрах онцгой бичил биетнүүд. За тэгээд эцэст нь мөөгний аймаг буюу фунги ордог.
За эхнээс нь авч үзье. Амтны аймгийн 2 төрөл хуваадаг. Нуруугуйтан буюу нуруутан. Нуруугуйтан нийт 96% нь эзэлдэг бөгөөд нуруутнууд нь 4% л эзэлдэг. Нуруугуйтан амт донд 50 чихэд дангаараа 1 сая гаруй төрөл зүйл байдаг. Зөөлөн биетэн энд нь дунд 8-аж орох бөгөөд 85,000 гаруй. Аалц мэрэгчэд 100,000 гаруй. Хавч хэлбэртэн буюу сам хорхой 78 зэрэг нь 70,000 гаруй. Өөр бусад жижиг амтд өт медуз зэрэг гэх мэт ордог байна. Нуруутан амтд нийт 66,000 гаруй төрөл байдаг бөгөөд загас гэхэд 33,000 гаруй төрлийн загас бий. Хоёр нутагтан буюу мэлхий гүрвэл саламан дээр 8,500 гаруй. Хэвлэр явагчид нутар могой зэрэг нь 11,000 гаруй. Шууд бүргэд тот гэх мэт нь 11,000 гаруй. Хөхтөн амтд аслан, заан, хүн нохоо, халим зэрэг нь 6,500 гаруй төрлүүд байдаг байна. Жил бүр ойролцоогоор 15,000-аас 18,000 шин төрлийн амттыг олж илрүүлдэг. Тэдгээрийн ихэнх нь халуун орны ширэнгэн ой, мөн далайн гүнд байдаг. Мөн бид ердөө далайн 5% л судалж чадсан байгаа билээ. Тэгэхээр дараагийн аймаг бол мэдээч хэрэг мөөг. Мөөг нь ургамалч биш, амтанч биш. Тусдаа аймаг байгаа та гайхаж магадгүй. Мөөг нь тусдаа Fungi Kingdomд багтдаг маш өвөрмөц организм юм. Өөрийн хоол тэжээлийг гаргаж чаддаггүй. Ургамал шиг нарны гэлээр фотосинтез хийдэггүй. Шимэгч, задлагч эсвэл симбиотик амьдралтай. Амьд үхсэн биетээс шим тэжээлээ авдаг. Гайхалтай том бүтцтэй буюу мөөг жижиг харагдагч газар том маш том сүлжээ байдаг байна. Мөөг нь дэлхийн экосистемыг ажилуулж байгаа нууц супер хүчим. Хэрвээ мөөг үгүй бол бүх зүйл ялцарч хоримтлагдана. Мөөг бол байгалийн хог хаягдлыг боловсруулахдаа маш сайн. Өөрөөр хэлбэл үхсэн ургамал амьтдыг ялцруулж шим тэжээлээ болгон өсөнд нь буцаадаг. Хэрэг мөөг байхгүй байсан бол үхсэн амьтад навчис моднууд хэдэн мянган жил задралгүй хэвээрээ үлдэнэ. Ой мод ургамал хүн мөөгний газарт орох сүлжээ нь мод ургамалтай асар их холбоотой байдаг. Тэдгээрийн хооронд нь мэдээлэл дамжуулж яг л интернет шиг ажилладаг байна. Хэрэг мөөг байхгүй бол ой мод ургахгүй. Учир нь мод үнцээрээ хангалттай ус татаж чаддаггүй бөгөөд үндэснээс гүний ус хүртэлх мөөгээр дамжуулж чийг усыг авдаг байна. Мөн амьдралын хэлхээ нурам унах байсан. Мөөг нь бактери, шавж, амьтдын хоол тэжээлийн их үсвэр болдог. Өндөр хөгжсөн амьдрал мөөггүйгээр тогтнох ямар ч боломжгүй. Тэгэхээр мөөг нь дэлхийг нууцаар удирдах буй супер организм юм. Хэрвээ та WoW гэдэг World of Warcraft тоглоомыг мэддэг бол Outland-д Зангармаш гэж мөөгөр бүрхэгдсэн нэг юм газар байдаг л да. Харин дэлхий 420 сая жилийн өмнө Proto-Taxis гэх авраг мөөгнүүдээр битүү бүрхэгдсэн байсан бөгөөд яг л энэ Зангармаш шиг харагддаг байсан. Энэ мөөг нь ойролцоогоор 8 м өндөртэй байсан ба 3 давхар байшинтай ойролцоо өндөртэй гэсэн үг. Одоогийн модноос өмнө газрын гадаргууд дээр хамгийн өндөр амьд бэлт байсан. Урмал мод хараахан хөгжөөгүй байсан тул энэ мөөг тухайн үед хамгийн том амьд бэлт байсан гэж үздэг байна. Харин Last of Us кинон дэр гардаг мөөг нь зомби болгодог мөөг гэдгээр алдартай бөгөөд хизээ нэгэн цагт үнэхээр хүнийг өдөртөх боломжтой юу гэсэн асуултанд эрдэмтэд боломжтой гэж хариулж байсан. За одоо бид өнгөрснөөс өнөөдөр хүртэлх маш тодорхой мэдээллийг авлаа. Тэгвэл одоо ирээдүй буюу дэлхийн мөхлийн тухайн онолуудыг сонирхъя. Эдгээр онолууд нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр батлагдсан юм. 1. Дэлхийн дулаалал ба уур амьсгалын өөрчлөлт. Хүлэмжийнхээ ялгаралт нэмэгдснээр дэлхийн температур ихсэж, далайн түвшин өсөж, байгалийн гавшиг ихсэх эрсдэлтэй байна. 2. Цөмийн дайн. Томоохон улс орнууд хоорондоо цөмийн дайн зэвсэг ашиглах нь дэлхийг бүхэлдэн сүрүүлэх магадaltaй. 3. Сансрын объектын мөргөлдөөн. Астероид дэлхийдээ мөргөлдөл динозаврын мөх шиг томоохон гамшиг үүсэж болцсошгүй. 4. Пандемик өвчин. Шинэ халдварт өвчин хяналтаас гарч дэлхийд даяарт харахж хүн амыг их хэмжээгээр хоригдуулах боломжтой. 5. Оюун ухааны ноёрхол. Мэдээч хэрэг энэ бол яг л Терминатор кинон дээр гардаг шиг хүний хяналтаас гарсан хиймэл оюун ухаанууд дэлхий дээр аюулгүй байдалд занал хийлж болцсошгүй. 6. Нарны өвхөл. Ойролцоогоор 5 тэрбум жилийн дараа нар нь улаан авраг бод болон хувирч дэлхийг залхих магадaltaй байна. Тэгвэл дэлхийн хувьд монголчууд юу вэ? Монгол улс нь газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг. 1.5 сая км2 газар нутагтай бөгөөд Аазтаа 6-д ордог. Нийт талбайгаараа бодоход хүн ам хамгийн сэрэг буюу 1 км2 тутамд 2.3 хүн ногддог байна. Мөн далайд гарцгүй буюу далайд гарцгүй хамгийн том ус гэдгээрээ бас дэлхийд алдартай. IQ төвшин буюу оюун ухааны чадварынхын дунд чинь 93-аас 103 буюу маш дээгүүр бичигддэг. Нийт хүн амын бичиг үсгийн түвшин 98% буюу дунджаар Азийн хамгийн өндөр түвшинтний орнуудын нэг. Гол цөлөөрөө дэлхийн томоохон цөлүүдийн нэг байдаг бөгөөд биологийн онцлог өөрийн гэсэн тусгай экосистемтэй байдаг.
Нийт малын тоогоор хүн амтай харьцуулсан байдлаар дэлхийд нэгт ордог 90 сая гаруй малтай 1 хүнд 25 ширхэг мал оногддог гэсэн үг. Нол ураараа дэлхийд хэрэглэдэг буюу дэлхийн 100% хэрэгцээний бүхэл бүтэн 40%-ийг зөвхөн Монгол дангаараа эзэмшдэг. 4 сая гаруй адуутай 1 хүнд 1.2 ширхэг адуу ногддог. Дэлхий дээр цор ганц маш их цагаан эдээ хэрэглэдэг буюу ихсэн сүг их хэмжээгээр хэрэглэж боловсруулж чаддаг улс. Соён бичгтээ үндэсний далбаатай цорын гац улс. Хамгийн эртний сүг зураг буюу Ховд, Баян хөлгийн Говь Алтай аймагуудад 40 мянган жилийн настай хадны сүг зургууд байдаг. Оюутлага нь дэлхийн топ 10 зэсийн уурхайд багтдаг. Дэлхийд дээрх хамгийн том зэс Алтны ордуудын нэг юм. 2023 онд 50 сая нүрс экспортлж дэлхийн рекордыг тогтоосон. Монголын бэрх тосхон бусдын орд зэрэг томоохон хэмжээний фотор кальцийн ордтой. Дэлхийн цэвэр усны томоохон их үүсвэртэй буюу хөвсгөл далайн дангаараа дэлхийн утасны нөөцийн хөл бүтэн 1%-ийг ханддаг. Дэлхий дээр цөөн үлдсэн байгаа цоохор рельефсийг хамгийн сайн нутагшуулж чадсанараа алдартай. Газар нутаг байршлаараа дэлхийн хамгийн томоохон төв бүс гэж нэрлэгддэг. Харин ийм том газар нутагтай, асар их баялагтай, дундаж IQ нь 100-аас дээш 3.5 сая хүнийг ингэж их ядуу амьдруулна гэдэг бол асар том ухаан юм.